За сайн байцгаана уу. Манай бурхантай нь хариуцлага тооцсон цувралын 4 дахь дугаар үзэгч олонтой хүрж байна. Энэ удаагийн дугаартаа их хуралтай нэгдлийн төлөөлөл болсон залуусыг өрн оролцуулаад байна. За сайн байцгаана. За тэгээд 2 дахь дугаараа өөртөө хийж ийсэн. Тэн дээр юу яригдсан бэ гэхээр нөгөө нэг төрийн сүлд далбаа сүлд дуулын талаар яригдсан. Тэгээд бид нар бурхантай нь хариуцлага тооцохын тулд тэр төрийн сүлд хиймраа өөрсөндөө оршоогоод хүчтэй болсны дараа энийгээ хийх ёстой байна. Тэгэхээр зэрэг бид нар төрийн сүлд өршөө гэдэг нэртэй энэ дугаараа хийлээгээд. Тэгээ одоо тэр эзэн хааны тэр бүх сүр сүлд та бүхэнд оршсон гэж үзээд одоо жинкнээсээ бурхантай нь хариуцлага яаж тооцох вэ гэдэг зүйлээр ярилцъя болох уу? Боллоо. Тэ? Болгүй яах. Тэр чүүднээс үнэхээр сүр сүлд нь оршсон залуусын байдалтайгаар та бүхэн 2 дахь хуралдаагаа зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн 159 тоо зарлиг буюу Чингис хааныгаа дахин шүтэх. Тэ? Чингис хааны нөгөө нэг Монголын хамар амгалан буюу Пакс Монголика гэдэг имийг тогтоож исэн энэ Чингис хааныхаа гавьяаг дурдаад одоо бид нар тийм хүчрэг болёо. Монголын их амар амгалан байгуулъя гэдэг үүднээс Чингис хааныхаа сургаалыг дагаж мөрдөө гэсэн зарлиг уншаад Далай хааны суалтар агуу их түүхнүүд хэргийг авторчуулан мөнхжүүлж төрд ёсны үнэт төвийг бэхжүүлгүүднээс түүхэн зарлагыг өрийн дэргүүн уулгаж байна. Ерөнхийлөгч буулгуу гэж ярьж байгаа учраас энэ тэнгэрийн зарлиг. Ерөнхийлөгчөөр дамжиж орж ирсэн тэнгэрийн зарлиг. Энэ зарлигийг хаан хүн одоо Монголын төрийн тэргүү өөр хүн зарлах боломжгүй. Энэ гурав нэг чиг дээр давхарч байгаа байхгүй. 13 дугаар зуунд яасан гэхээр эзэн хаан мөнх тэнгэр ард түмэн гурав нэг чиг дээр давхарч. Тэгээд энийг амьдрал болгож байгаа. Амьлуулж байгаа. Эзэн хаан. Тэгээд монголчууд гайхамшиг бүтээж. Өнөөдөр энэ давхцал болоод байна ерөнхийлөгчийн зарлиг дээр гэж бид нар хараад байгаа. Энэ давхцал бол ингээд цугласан шүү дээ, тийм? Гурван талаар. Тэр шиг хэрэгжээ удаан хүлээвэл буцаад яваад байна. Ард түмэн энэ тэнгэр дээрээс болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй ерөнхийлөгч би энэ ажлыг хийх албагүй би зарлигаа гаргасан. Харин энийг амьдрал болгох, амжуулах үйлийг бид нар хийх ёстой. Ерөнхийлөгчийн зарлиг буулаа ийм ашиг тустай зарлиг байна. Өнөөдөр бид нар тэр 13 дугаар зуунд байгуулсан тэр тэнгэрийн засагтай Монгол улсыг байгуулъя гэсэн хүсэл зорилготой нэгдэж байгаа бол бид нар энэ ерөнхийлөгчийн зарлиг дээр бас энийг яаж ажил болох вэ, яаж амьдрал болох вэ, яаж амжуулах вэ гэж бид нар сэтгэл өвдөх ёстой байна. Энэний дараа хэрэгжээ энэ ингээ бөөгдөх юм бол бид оюун санааны эв нэгдэл эзэн хаан дээр хүрэх юм байна. Оюун санааны эв нэгдэлд хүрэлгүйгээр гайхамшиг бүтээсэн дэлхийн ямар ч улс орн байхгүй. Ямар ч улс орн байхгүй. Тийм учраас оюун санааны нэгдэл энэ ерөнхийлөгчийн зарлиг дээр байна. Тэр гурван юм нэг чиг дээр давхцлаа ард түмэн ерөнхийлөгчийн хүсэл тэмүүлэл мөнх тэнгэрийн зарлиг гурав. Энийг л одоо бид нэр амьдрал болгож амжуулах нь өнөөгийн монголчуудын үүрэг. Ивээ хэрэг хуралдайг хийх болсон гол үндэслэл нь ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-нд Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр зарласан 159 дугаар зарлиг болно. Эзэн богд Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн ихээр нь хүргэж байна. Эдүгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянгатын сууд хүмүүн тэмүүжин мэндэлж төрт ёс түүх соёл хууль цаазын дор Монгол туурхтныг нэгтгэн өн эрднээс уламжлалтаа төр тусаа сэргээ мандууж мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсыг байгуулан Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан Монгол үндэсний суу алдрыг бадраасан эзэн богд Чингис хаан болон өргөмжлөгдөж дэлхий дахинд Монголын их амар амгалан тогтоосон билээ.
эзэн богд Чингис хааны суу алдар агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнгөчүүлэх, төр ёсны үнэт өвийг бэхжүүлэх, ив иийг баттгах үүднээс Монгол улсын үндсэн хуулийн 34-ийн зүйлийн нэгдэх хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэгдэх хэсгийг тус үндэссэн зарлиг болгох нь. 1. Эзэн богд Чингис хааны иш үргийг Монгол төрийг эрхэмлэн дээдлэж төрийн ордонд залсгай. 2. Төрийн бүх байгууллага Монгол улсаас хөлийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүх шатны сургалтын байгууллагууд эзэн богд Чингис хааны иш үргийг дээдлэн залсгай. 3. Монгол хүн айл өрх бүр эзэн богд Чингис хааны иш үргийг эрхэмлэн залж дээдлэн шүтэж байхыг уриалсгай. 4. Монгол хүн бүр их Монгол улсын гал голомтыг сахиж буйгаа үнэ ухамсарлан эзэн богд Чингис хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдлэж даган мөрдөж төрд ёсны үнэт зүйл өв соёлыг үр хойчтой өвлүүлэн үлдээж ивээ сахин баттгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугаа гэжээ. Ийм сайхан юмыг энэ хүн хэлээд бүтээгээд өгч яхад энэ мө тэнгийг мэдхгүй юм байсан гэж байгаа хүн бол өөрөө тэнэг байхгүй. Ийгөө тэгж хэлнэ. Бид нар хөрөлцөхтэй биш. Бид нар энэ гурван юм нэг чигдээ давхиж байна. Энэ 13 дугаар зуунд давхиж юм аа. Энэ давхицыг эзэн хаан амьдрал болгож амжуулж юм аа. Одоо бид нар харин ерөнхийлөгчийн энэ зарлигийг товсолж дэмжиж амьдрал амжуулах энэ үйлд нь бид нар миний хувьд одоо би хөрөлцөх би ямар ч гэмиг өөрчлөх биш юм байна. Ямар ч гэмиг. Хэрвээ бид нар урдныхаа өс хонтонгоор явах юм бол хизээч бид нар тэр инэрл нэгүстэй тогтсон засаг төрийг байгуулж чадахгүй. Хэрвээ өнөөдөр бид нар хөрөлцөхийг өөрчлөхгүйгээр бид нар тэр инэрл нэгүстэй тогтсон эзэн хааны төрч ёсыг байгуулнаа гэвэл тэрийн шиг худлаа юм байхгүй. Тэрийн шиг тэнэг юм байх. Яг үнэ. Тийм учраас бид нар одоо чинь бол Оросуудын гişin шүү дээ. Ельцин Путин гаргаж ирсэн тул дуумыг тараана гэсэн. Тэгээд Ельцин гээд хулгайч нарыг бүгдийг хэлвэж. За танаас хин юу авсан? Ямар үнцнээр авсан? Тэгээд Путингийн анхны зарилх нь Ельцин хүн хөлт яа хэлж. Яагаад бид нар ийм боломжийг бүрдүүлж өгсөн ерөнхийлөгчөө төвшиж тулж ажиллаж чадахгүй гэж. Чадлагүй яах вэ? Чадна. Чадахын дэвдэр чадна. Энэ зарилгийг яах вэ? Ийм зүйл байна л да. Бас нэг зүйл байгаа нь болохоор энэ зарилгийг манай монголчууд анхаар сонссон хүн бас хийдволоо гэдэг шалтгаан. Тэр нь яагаад тэгэхээр хар маас буюу энэ хүмүүс ч яг тэр зарилгийг зарсны дараа ерөөсө асар их ажилласан юм байна лээ. Ер нь дараа нь тэр сошиал ертөнцөөс ингээ харж яах нь ерөөсө яаж л харлуулж болох бол юу байна? Тэрүүгээр ингээ харлуулж л байна л да. Тэгээд тэр харлуулт дотор үнэн ч юм байгаа байх, лаач юм байгаа байх. Тэгээ яг таны хэлдгээр тэр өршөөл нэгүсэл бол угаасаа Чингис хааны гол баримтлал байсан. Хүний алдааг нь засаад тэн дотроос тэр үнэтэй чанарыг авдаг байсан. Ил гаргаж ирж харуулж чаддаг байсан Чингис хааны нэг бас нэг дайснаа нөхөр болгож чадчихсан баг. Тий, дайснаа нөхөр болгож чадчихсан. Энэ дээрээс нь хараад байгаа. Энийг л ерөнхийдөө хараад байгаад ерөнхийдөө уужил нэгүслэлээр уучилж байж энэ шин Чингисийн төрөг хэрвээ үнэхээр байгуул Чингисийн төрийг байгуулна гэж зорж байгаа бол уужил нэгүслэлээр л эхлэх хэрэгтэй ерөөс. Тэгээд энэ дээр Чингис хааны яг таны хэлдэг маш зөв. Би ч гэсэн анх энэ зарилгийг хараагүй байхдаа аамаа хүрэлсэх гээл бас л тэгэл явж исэн. Тэгээ яасан үнэхээр сонсоод үзсэн чинь утга чанарын хувь бүр үнэхээр гоё зарилэг байгаа юм чинь. Яг л хүсэж исэн юм гаргаад тавьчихсан. Ийхүү төрийн тэргүүний зарилгийг ёсчлон биелүүлэх ёстой үүрэг хариуцлага болгон эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан хамтын хариуцлагын тогтолцоо алтан дээр үнний аялал өнөө цаг үед буулган мөр болгож ард түмэндээ таниулахаар мэдэх ёстойг мэдүүлэх
мэддгээ асрахын тулд ардыг айдсаас чөлөөлөхийн тулд ивээ их хуралдайгаа зарлан чуулж байна. Ямар анзаарч юм тэгээд тэр зарлиг яг энэ хийх гэж байгаа их хуралдайтай дүүж ирээд тэгээд энийг бид нар хийх юм шүү дээ. Энийг л бид нар хийх гэж зорж яваа юм чинь гэж бодоод энэ үгээр нь ерөнхийлөгчийн 159 дугаар зарлигаар уншиж хурлыг эхлүүлсэн байгаа. За одоо тэгвэл би үндсэн ярианд орё. 159 доод зарлиг маань өөрөө Пакс Монголик боёо Монголын их амар амгалан бий болох тий. За тэгэхээр зэрэг одоо та нар тэгээд энэ дагуу буюу нөгөө хаадын төр тулсан байгуулах гэдэг шүү дээ. Тэр хоёр дахь оролдоон дээр чинь нөгөө нэг хаадын Монголын төр тухай төрийн онолыг одоо Эрдэмт багш маш сайхан тавилаа шүү дээ тий. За бид нар энэ бэлэн сайхан онол байна. За тэгээд ахуй төрийн онол нь байна тий. Энэ онолоороо ингээд та нар маань тэр хаадын улсаа байгуулах гэдэг шүү дээ. Гүрнээ байгуулах гэдэг шүү дээ тий. За ийм том хэрэг хийх гэж байгаа улсуудад би нэг зүйлийг энийг л та нар одоо хийж байж наад хэрэг чинь бүтэн шүү гэдэг зүйлийг хэлэх гээд орчод байж байгаа. Тэгээ нөгөө бурхантай хариуцлага тооч. Манай хаад чинь яадгүй тэр газрын бурхтын байх ёстой үйлэнд нь яг томилдог. Шашин гажуудсан шашныг застдаг. Шашнаа гажуудуулсан номосонд хариуцлага тооцдог л байсан байгаа. Тийм учраас шашин дээр л хамгийн гол анхаарлыг хандуулж ирсэн. Тэрэн шиг энэ хөрс хөрөнхийлөгч ч гэсэн тэгс юм аа. 2021 оны 12 сард энэ шашныхан та нар бодлого чиглэлээр тодорхойлоо гэдэг шаардлагыг тавьсан юм аа. Тэгтэл энэ шашныхан чинь энэ төрийн удирдлага энэ төр засаг чинь захирагддаггүй юм байна. Лам нар нь бас дотроос энэ шашин маань дэндүү буруу яваад байна. Энийгээ зас залруулъя гэж шаардлага тавиад очиод болохгүй зулын гол болёо би. Амь нас хайрын биш вэ гэд очиход бас тоодгүй юм байна. Зулын гол болоо гэдэг ингээд ерөөсө дүлийг цараалаад байж идэг юм байна. За бас ээжүүд 2021 онд энэ нөгөө вакцины аюулыг зогсоох гээд энэ засгийн бүх удирдлагаар явсан. Доочлоос нэхлээ дээрээс нь доош нь дараа нь доороос нь дээрээс нь бүгд рүү явсан байхгүй юу. Тэгээ энэ засаг яагаад ч энэ вакциныг зогсоохгүй юм байна. Энэ вакцины аюул чинь дэлхийн аюул юм байна. Тэ? Дэлхийн 3 дугаар дайны гол зэвсэг юм байна. Тэгвэл энэ аюулаас ямар ч аюулаас амар амгалан төрүүлжсэн нь манай Чингис хаан л байгаа. Тэгэхээр Чингисийн төрөөл мандуулах юм байна. Манай авралын орон бурхны шашаа энэ ганц хэд багш минь энийг байгуулах талаар та минь анхаарат өгөөч гэд бас залбираад очсон байгаа. Өөрөөр хэлбэл Чингисийн төрийг мандуулах номын урмыг хийя гэсэн бичиг хийгээд ингээд очсон. Энэ юу вэ гэхээр зэрэг одоо сая Эрдэмт Уралдгаа багш тэргээд энэ Эрдэнэ гоо эднэргээ төмөөсөн шүү дээ тий. Бүр нэрийн дурдж байгаад энэ улсуудаар лекцийн тавиулаад тэгээ ард түмнээ гэгэрүүлэх ажил хийя гэдэг зүйл хэлээд очиход цагдаа дуудаад бас бөө аюул болоод ингээ гарсан. Тэгэхээр чи ард түмнээ сүсгтэн олно гэхгүй төр засгийн юм чинээ таахгүй ламнараа юм чинээ таахгүй. Тэгэхээр одоо яах юм? Монголын залуучууд хүчтэй ухааны ирнэ байна. Өөр эрбярын бүх юм жигдэрсэн байна тийм үү? Дээрээс нь та нар тэр том зориг тавьчлаа штэ. Хаадын бүрний он цаг нь ингээд эхэлжлээ. За тэгээд төрийн тэргүүнийхээ зарилыг дурдж жагаад тэгээд Эрдэмт мэрэгдийнхаа лекц онолыг сайхан сонсч жагаад одоо үйлсээ бадраах гэдэг штэ. Үйлсээ. Тэгээд нөгөө төрийн сүлд хамаг юм бас оршоочод штэ. Далбаагаан барай яваад Чингисийн далбаага. Энэ хөгтгөн дор Монголын ард түмнээ нэгтгэнэ гэдэг. Тийм биз? Тэгэлгүй. Тэгэхээр зэрэг ийм хүчтэй та нар энэ зүйлийг бариад ав. Сүрэн чин давжаач чирнэ. Тэгэд энийг ажил болго. Ингэж яаж та нар зорсондоо өрнө. Гэдэг байдлаар урьж ирчээд байгаа авчирчаад байгаа шээ. За энэ дээр чадна да. Чадна. Энэ нэг асуудал биш юм шиг л харагддаг шүү дээ. Миний хувьд зүгээр яг энэ дээр нэг хариулт хэлгээд би өөрөө нэг аим бурхан шашин машин гэдэг юм хүүхд байхаас аль тэр юм шашин ер нь нэг тийм амар шүтж мөтэй сүд болоод байдгүй л дээ. Байгаад байх туртаа. Одоо яг үнийг хэлэхэд ээж аваагаа ч холигтой хайрлаагүй гэж юу шашин гэж боддог юм байхгүй. Шүтлэг гэж ойлгоод байна. Гэтэл энэ чинь нөгөө нэг маш том хариуцлага. Энэ улсыг чинь зөв авч явж явах ёстой. Маш том хариуцлага. Одоо энэ лөө ярий. Тэр зөв наадах чи одоо энэ наад руу ч орж ярина л да. Тийм бодолтой хүний хувьд бол нэг сонир санагдаад байна. Тухайн үеийн бичлэгүүдийг чи үзчихсэн. Тэгээд үнэхээр сонирхолтой санагдсан юм нь одоо энэ одоо ч юу надад сонир санагдаад байдаг зүйл нь
энэ нэг лам хүмүүс ч одоо ингээл дотор нь орохоор бүгд ханштай очиж тусгай үнээр ном уншдаг болсон байна. Намайг хүүхэд байх чинь ороод ингээд сэтгэлийн хандвар гэдэг ингээд 24 буйнаараа өгөрөөгөл сууж яадаг байсан эдэн лам нар чинь бүгдөө бизнесмэнүүд болсон. Тэгэл одоо энэ телевизээр харж яхнаа ерөөсөө лам нар дэгчлээ, ингэчлээ, охтууд шугацуудыг дэгчлээ, ингэчлээ гэж шоглчлоо гэл янз бүрийн юм гарах юм. Тэгээ ингээ харахаар ерөөсөө бүр юу тэр нөгөө нэг шаш машин гэж бодогдол авч байгаа юм чи. Тэгээ одоо тэр тэгж явж идэл би бас нэг зүйл энэ дээр нэмж хэлэхэд нэг талбай дээр жигсэж яваад энд зундуу гэдэг одоо юм найзтай болсон. Бурхны талын хүн байсан. Тэгээд сайхан ламын харин тий. Тэгээд би ч нөгөө нэг шашин машин шүддгүү муу бид нар гээ явж идэг байсан нөхөрч. Тэгээд үнэн сэтгэлээсээ ингээ эх орныхоо төлөөгээд бас тэмцэл хийгээд тэнд ингээ талбай дээр хамтдаа гэр хамгаалаад ингээ байж хахад бас бас энд чинь бас нэг ийм лам бас байдгийм бай. Тэгвэл болж шүү. Ийм сэтгэлтэй лам нарыг нь ялгаад авчих юмсан гэсэн бодол төрж байгаа байхгүй. Үнэхээр ийм чин сэтгэлээсээ 10 цагаан буйны төлөө явж байгаа лам нар байвал одоо ард түмэнд хоёр ангилах хэрэгтэй байна энэ хүмүүсийг. Би бол тэгж л сүсгтнүүдэнд хандаж ярмаар байна. Тэднийг түс гэдэл хоёр ялгаад үнэхээр сэтгэлээсээ гэж байгаа хүмүүсийгээ дэмжээд тэднийг өөд нь өргөөд явчмаар байна. Өдөр угаасаа тэр 10 гаруй нүгэл гэдэг шүү дээ. Тэрийг чинь хамаг амтны тусын тулд нэг нь байна. Нөгөөдг нь хамаг амтны шулахын даралгын тулд байна. Тэр хүмүүсийг хоёр ялгамаар байна. Тэрийгнээс ч одоо хариуцлагатайгаар та нар энийг том үйл болгож хий гэж би хувьд хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд одоо сая ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн яасан ба штэ. Шашны бодлого чиглэлээр тодорхойлоо. Та нар одоо шулах гээд байгаа мó, аврах гээд байгаа мó? Юу хийдэг улсын гэдэг зүйлийг одоо барьж авч хийгээсэ. Тэгэх юм бол наад үйл чинь маш хурдан зорсондоо хүрэх юм шүү. Энэ яг үнэлтэй таны. Ялангуяа өөр энэ дээр маш том үүрэг гүйцэтгэх. Зөндөө багшаас би бас нэг асуулт асуух гээд ер нь бэлдээд байгаад байна. За. Тэр нь болохоор энэ шашин дүр ийм байгаад байна. Таны хувьд болохоор одоо ингээд бас нэг чойжин гэдэг зүйлийг тэргүүлж явдаг тийм хүн гэж би ч бас шашны талаар сайн мэдэхгүй болохоор тэгээд ойлгосон. Тэгээд одоо энэ яг энэ тохирох зүйлийг одоо ингээд зүгээр болохгүй байгаа нөхдүүдийг шууд ингээд солиод явж болдгоо юм танаа энэ дотроо тийм эсвэл тийм зөрчилдөөтэй байгаад байд юм уу? Ер нь ойролцоогоор хідэн хувь лам нь үнэн сэтгэлээсээ яваад хідэн ер нь ингээд мөнгөний төлөө ингээд буруу талд зүтгээд байна. Ер нь нэг хувьчил бол нэг тоо хэлэхэнтэй. Хувь процентээр. За. Ер нь нэг 20% нь бол зүтгэж байна. Яг будын шнийг одоо мандуулахын төлөө те. Одоо яг зөв болгохын төлөө те. Мэдлэгтэй, асар энерги сэтгэлтэй те. Шуналгуу гэх юм уу те. Одоо цэвэр хүмүүс нэсв шүү дээ. Тэрэн дотор 78% нь бол ингээд яг нөгөө буруу тал руу нэгэл юу шүлжсэн хамаагүй нөгөө өстэй нөгөө жингэр нохоо хуцчил яадаг, жингийн цаваа явж лээдэг гэдэг шиг бүр нөгөө нэг юм мэдрэлгүй болсон гэх юм үү те. Ингээд зүтгээд байна. 2% нь бол хаашаа орохоо мэдэхгүй ингээд ахуул наранд нэг 101 хөдөө очихоор нэг наранд нэг нохоо гүлэг нохоо наранд нэг ноз орчихсан ингээд за унтхуу хөвтгүү хоол идэхүү гэдэг ингээд бодож сууж идэг нэг юм наранд нэг юм навшигдсан нэг нохоо шиг болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол тэгжил ангилж байгаа. Гэхдээ энэ дээр маш том өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид нар энэ 2006 онд оруулсан энэ лам хүний ёс зүйн дүрм мөрөм те шашны өөрчлөлтийн тэр нөгөө сахил авдаггүй гэдэг ерөнхий нэг зарчим байдгийг. Лам хүн ихнэр авдаг сахилтай байх, сахилгүй байх гэдгийг тусгаас л зүйлчиж ангилаагүй байхгүй юу? Авч жишээ нь одоо лам хүн ихнэр авчч болно, авахгүй сууж болно гэдэг ингээд ийм дэлгэрэнгүй буюу детальчлах буюу детальчлан одоо заалт хийхгүй зүгээр ийм ерөнхий заалт хийсэн байхгүй юу? Ихнэр авч болно, авахгүй сууж болно. Иннээс болоод бас асуудал үүсэж байгаа. Ингээл заалтаасаа эхэл. За дээрэс нь энэ гигэн наран Монголын сүсгтний холбоогод хоёр төрлийн бүсээ уулгаар дамжигдаад
энэ хувийн хэд байгуулах зөвшөөрөл буюу лимит хэтэрсэн. Хэтэрсэн. А энэ дээр бол би бас тухайн үед шийдээд бас багш байхдаа бас тодорхой бас тэгмэр хэлс хийгээд явж явах үедээ ер нь өдөрт халбан тушаал хийж явах үедээ маш их болоо та хэлж ийсэн. Ямар өдөрт халбан тушаал хашиж яв. А би одоо өөрөө энэ саясны дээд сургуулийн тэгмэр хэлэгч байлаа. Бас энэ сургалт хэрэгсэн дээд захирал байлаа, бас багш байлаа. Тийм. Тэгэл явж исэн. За тэгээд сая нөгөө 20% дотроо наривчлаад ярил яг яаж шашны үйлсийг дэлгэрүүлэхийн тулд зөв ажиллаж байгааг юуг нь хэлж гэнэ үү? Яаж зөв ажиллаж гэнэ үү? Ер нь тэгэл яг хүний яг нөгөө ямар ч хүний зүйл үг үйлдэл хоёр нь тэнцдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ам араа хоёр. Тэгээ одоо ам ар хоёр нь гэсэн үг шүү дээ. Ер нь бол үг үйлдэл хоёр нь тэнцэх хэрэгтэй. А энд нэг үг хэлчихэд гоё болгоно гэжингүүтээ гараад үйлдэл нь буруу байгаа гэх юм бол тэр чинь үг үйлдэл үгээр ярьж байгаа үг нь үйлдэлээ дараа ичиж байгаа. За одоо миний бурхантай нь хариуцлага тооцно гэдгийг яг ямар утгаар нь хүлээж авч байна? Ямар байх ёстой гэж бодож байна уу? Бурхантай нь хариуцлага тооцно гэдэг үл зөв. Тооцох цаг нь болцсон. Өөрөө одоо яаж тооцох вэ? А би бол өөрийнхөө хувьд бодож байгаа юм бол энд байгаа хүмүүсийг нэгдүгээр шалгалтанд оруулах хэрэгтэй. За. Зам нарыг шалгалтанд оруулах хэрэгтэй. Хэн шалгалтыг авах вэ? Ер нь одоо ингээл бид нар энэ өдөртөх зөвлөлийн гишүүд буюу ломонгийн зөвлөлийн гишүүдтэй ярьж агаад шалгалт аваад нэгсэн журмаар шалгалт аваад ёс зүйн үнэлэхтэй тэгээ хариуцлагын үнэлэхтэй 20 үнэлэхтэй болох хэрэгтэй. Шалгалт нь одоо энэ Монгол улс ингээд ёс зүй ингэтлээ алдагдсан ийм уруудад оролцсон хятадын харгислал улаан цаа одоо ингээд эх орноо гэсэн дуурсан болгоныг ингээ барьж авч хориод энэ маш харгас фашист дэглэн болцсон байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө нэг аварна гэдэг юм чинь алдагдаад байна шүү дээ. Энэ шалгалт нь биш үү? Яг ийм тохиолдолд бид нар ямар яг жинхнээс нь ямар хариуцлага тооцож яг жинхнээс нь улсаа яг яаж аврах вэ? Тэр эдэн нөхдүүд за би эрдэмтэн гэдэг магадгүй нөгөө чойч амс чинь тийм үү? Магадгүй нөгөө ням самбуу чинь тийм үү? Тэд нар шалгалт явуулдаг. Тэд нар дахиад шалгалт явуулж байгаа ингээд замарсан юм болно. А жинхэнэ шалгалтыг амьдралд харуулдаг. Монгол улсын өнөөгийн байдал төрхөд харуулж байна. А энэ дээр яг Монголын ард түмнээ одоо бидний хувьд ингэсэн байгаа. Одоо та нарт залуучууд гээд найдаад байна шүү дээ. Та нар эртээ, цогтой, дээрээс нь сүр бүх юм та нарт байна, тийм үү? А тэгэхээр одоо бидний хувьд бол яаж хариуцлага тооцож үзсэн бэ гэдгээ хэлээд та нар энийг яаж хийх вэ гэдэг талаас нь яриа. Тэг үү? За тэгэхээр зэрэг одоо 21 оны 12 сард одоо ерөнхийлөгч маань дийлэггүй шүү дээ. Ерөнхийлөгч төрийн тэргүүний шийдвэр юм ч нэ бодоогүй. Бид нар бодлого шийдвэрийн бодлого чиглэлийн тодорхойлохын тулд шашныг чуулгана хуралдуулаа гэсэн хуралдуулаагүй. Дараагаар нь энэ шаардлага тавиад очсон нөгөө ламнараа одоо нөгөө нэг эх орноо гэж дуурсан болгоныг бариад хийждэг шиг тэгээд дуурсан болгоныг гадуурхаад ингээд хуралжуулганаас ингээд хасаад хайчдаг болсон байна тийм үү. За тэгтэл одоо ингээд бид нар одоо энэ энх хоёр ах сууж байна. Энх хоёр ах маш дипломатаар очсон. Ягаад гэвэл бид нар эхлээд тэр хүмүүсээ маш тодорхой өөрсдийнх нь бүх байр суурийг сайхан яриулах ёстой. Ямар нэгэн тийм харилцааг хүйтэн хөндөй болох тийм байдал гэж болохгүй учраас бичлэг ерөөсөө хийж болохгүй шүү. Ингээд яг тэгээ бид нар дөрвөлөө очсон 28 2 сарын 28-нд. За ингээд бид нар тэрэн дээр маш сайхан зүйл ярьсан. Одоо энэ ламнар маань та нар хэдийгээр тэнд гэгэрл яриад байгаа боловч ард түмэн чинь бас тэрий чинь тоос сонсохгүй ингээд тэр чинь хэрэгжихгүй нэг ийм болоод байж магадгүй. Бид нар ч гэсэн бас ард түмний гэгэрүүлэхлээр зэрэг бас тэр мэдлэг нь дутагдаад байна те. Тэгэхээр бидний энэ хүчийг ашиглаад хамтдаа аль болох хүртээмжтэй ард түмэндээ яаж хүртээлтэй болох вэ гэдэг талаас нь бид нар ингэж хамтарч ажиллая. Гэт ингээд очиод за ингээд тэгсэн чинь та нар албан бичиг ийм хийгээд ирсэн. Бид нар эхлээд зүгээр хүмүүстэйгээ сайхан энгийн сайхан ярилцаж ингэж сайхан юм ярьж байгаад тэгээ сайхан хамтарч ажиллах юм аа. Ард түмэндээ ингээд бид нар за одоо эх орончид гэдэг чинь улсаа аврах гэж байгаа маш том хүчин байна тийм үү? А шашны ном чинь аймаг амтныг яаж аврах вэ гэдэг маш том сургаал онол номлол байгаа тий. Тэгээ энэ хоёр хүчин бид нар ингэж хамтарч ажиллаа. Одоо л энэ хорон ийм хүнд хэцүү цаг үе болсон үед аргагүй л Монгол улсууд ингээд эвлэлдэж нэгдэж чаддсан байна гэдгээ харуулад ингээд сайхан соён гэрлэлээр нь яачи монголчууд соён гэрлэлээр төвсгөлий тийм чинь тий. Ингээд очсон. За тэгсэн чинь за наадхан бичиг хийгээд ирээ гэд нэг лам хийсэн. Тэгээ бичгээ хийгээд бид нар 3 сарын 2-нд сайн өдөр байна. Бид нар ингээд аль биесээр ингээд хүлээл гэж өгөөд тэгээд хэвлэлийнхнаа авчраад ингээд идлээ сайхан бид нар хамтарч ажиллах нэ гэдэг ийм мэдээлэл ард түмдөө өгчөө гэсэн.
За тэгсэн чинь 3 сарын 2-нд очисон чинь юуны чинь бас л нөгөө хөөж туудгаараа ингээд утгагүй юм болж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи одоо ингээд хэнийг ч юм чинээ таахгүй шүү дээ. За тэр ээжүүдийг бол бүр юм чинээ таахгүй. Зодож янз бүрийн болгочоод бид нар зодуулчлаа гэдэг ингээд элдвийн сонин юм мэдээлэлд ингээд хамгийн балмад хүмүүс тэд нар болоод байна шүү дээ. Харин тэгж. Энэ үнийг тэд нар өөрсдөө ч хэлсэн тэр судлаач нэм очир чинь төвд судлаач. Тий. Гавжлам ловсон жамц үлээ. Тэ? Ловсон жамц. Тий. Энэ хоёр ярьж байхдаа юу гэсэн бэ гэхээр зэрэг энэ гандан хэд энэ шинжлэх ухааны активын хоёрлол коммунизмын хамгийн сүүлчийн хорогдох цайз болчлоо. Өөрөөр хэлбэл Монголын хөгжлийг гацаагаад байгаа Монголын соён гэгэрлэр явах гэсэн энэ юм дээр хамгийн том тээг болж байгаа улсууд эднэр болоод байна гэх. За энэ дээр ч би яг наад дээр ч нэг юм хэлдэг. Энэ коммунизмын яг тэр хамгийн том хамгаалалт биелэл цайз болчиход байгаа юм. Тий. Юус яаж харсан ч тэр би энэ хугацаанд ингээ эрдэмтэн багш нартай ингээ уулзаа явж байхад ихэнх нь ерөөсөө нэг дээр үеийн тийм нэг барьсан байшин дотор ингээд ороод сууцсан өөрийгөө төгжчихсэн. Нөгөө шинжлэх ухааны актив гэдэг чинь орчих шүү дээ нөгөө төр чинь. Ер нь одоо тэр эрдэмтэн мэрэгд гээд байгаа хүмүүсээс би хамгийн түрүүнд асууж байгаа юм. Хин ер нь тань та нарыг эрдэмтэн гэж нотлцсон юм. Ард түмэн хүлээн зөвшөөрсөн юм уу? Эсвэл тэндээс зүгээр нэг 2 ном биччихэнгуудаа май та эрдэмтэн шүү гэсэн юм авчаад эрдэмтэн болчиход байгаа юм уу? Хин ер нь яг эрдэмтэн гэж нотлцсон гэдгийг асуугаа яваад байгаа. Тэгээд энэ юун дээрээс яг харж хахад эрдэмтдийн тэр ганц нэг тэр бие авч явж байгаа хүнтэй тэр ерөнхийдөө тийм байдлууд бол ерөөсөө яг л тийм байдалтай болцсон. Нэг хүлээсэнд бүгдээр юм байна. Хүлээсэнд дандаа нэг хараад хүний хараад ерөөсөө хүний гараар үдэлж идэг нэг тийм л анзаарчихсан л та. Тэгээ эсвэл нөгөө зарим нэг нь болохоор бүр хит би гээд бүр ерөөсөө нөгөө эгондоо дийлдэ бүр ерөөсөө хүнтэй харьцах тэнхэлгүй хүн сонсох бараг сонс юу болцсон. Тийм л хүмүүс болцсон байд юм байна. Тэгээд ламнарын хувьд бас мөн ялгаа байхгүй. Ламнар ч одоо ерөөсөө яг энэ тэр коммунист технологиг нуугдж байгаа хамгийн сүүлдэлийн цайз л гэж бас л харагчлаа юм л да. Одоо тэр хид хідэн жишээн дээр гарчлаа л да. Энэ дээр би нэг бичлэг үзчихсэн. Тэн дээр тэр уул уурхаа ухах гэж яхад одоо тэр хин блэ нэг бүдүүн улаан ламч юм блэ. Нөгөө тэргүүн нь илүү юу л хин блэ нэг нөхрөө. Чоожамц. Тэр чоожамц гэдэг байгаа нэг нөхөрч одоо ингээд уул уурхаа дэмжиж ийн ямар гоё болж гинэ л гэдэг ингээ яриад байгаа юм. Би бүр газар шороо ухна гэдэг дээр чинь лам хүн чи эсрэг байх хэвээр үстэй. Ер нь эсрэг байх хэвээр. Бүр тэрэн дээр бүр гайхаад байгаа байхгүй хамгийн гол. Тэр энэ чинь хамгийн том ариун тогтоох зүйл мөн байгааз. Тэгээд дээрээс нь харж байна. Зүүн зааж их хэвээр осууд чинь. Дээрээс нь тэр нөгөө 10 хар нүгэл гэдэг дээр чи одоо ингээл энэ мэдээж энэ яг энэ төр засагч бол нилээ их муу зүйлүүдийг бүгдийг л хийлээ шүү дээ. Ер нь 10 нүглийг ер нь баг бүгдийг хийцэн байгаа байх. Тэгж яхад чинь энэ л гоё шүү. Энэ л гоё шүү. Бүрийнхаа сайхан. Магтаад байхаар л би харин бүр гайгаа. Тэгээд сүсгтэн олнуудаа бас хандаж хэлмээр байна. Тэг ийм муусан нөхдүүдийг одоо эн чин тэр шүтэж мүтдгээ эсвэл бүр болчмоор юм аа. Залуу үеийн ер нь шүтэхгүй байгаа. Би бол тэрэнд бол залуу үеийн 50% мөн бол ийм шашин шүтлэг мүтлэг байхгүй байна. Зарим нэг нь Иесус рүү орсон байж магадгүй. Эн чинь хамгийн том улсаан зөв авч явах хамгийн том мэдлэг байхгүй юу? Тэгэхээр залуучууд та нарт одоо найдаад байгааг нь энэ том мэдлэгийн эзэд өөрсдөө болохгүй болвол тийм үү? 10 хар нүгэл 10 цагаан буюу юу юм бэ? Алив хэлээд гэж одоо сондоогоос асууж штэ. Тэгээд хэлүүлээ тийм үү? Одоо надаас та яг юу хэлээд байна үгээ те? Тэгээд ингээд наадахтаа эзэн болохгүй бол одоо нөгөө нэг эрдэмтдийг чинь эрдэмт та нарын дунд яриа оллоо штэ. Тийм. Тэр эрдэмтэн гэсэн тэр том нөлөөгөөр нь нэгэнтээ цалин социализмын үеийн тэр хангамж байхгүй болчихлоор зэрэг тэр хамгийн аюултай юмаа хийлгээд цалингийн нөгөөд тэгээд нөгөө хамгийн итгэж байсан нөгөө эрдэмтнэр нь улсыг сүрүүлэх хамгийн том юм хийлгээд байгаа юм шүү гэж ярьсан биз? Тийм, яг үнэ. Тий. Тэрэн шиг энэ ламнар чинь бас яг тийм болчиход байна тий. Тэгээ өөрөөр хэлбэл сүсгтэн олон чинь тэгвэл хамгийн аимшигын улсуудаар алга хавсарсан болчиход байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ зүйлийг л ялгаж салах ухааны ирэн та нартай байх ёстой. Нэгэнтээ улсаа аврах гэж байгаа бол энэ зүйл дээр өөрсдийгөө бас ичил зүтгэл гаргах ёстой, дайчлах ёстой. Зөв үү? Зөв.
Одоо бид нар шалгалт гэвэл одоо энэ улс орны энэ уруу байдал байна шүү дээ, тийм үү? Одоо лам нарын гол шалгалт чинь амьдрал өөрөө авчиж шүү дээ, тийм үү? Одоо шалгана гэж байгаа бол хэн нэгэн тэр нэг номын үг үсгээр биш, тийм үү? Одоо чэжсэн юм ярьдаг шалгалт биш байх нь шүү дээ. Лам нарын юу чинь одоо жинхэнэ хариуцлагыг ярил хариуцлага гэж. Улс орон харанхуй мөнгөний туйлд ирсэн байвал энд болохгүй, шашин болохгүй байна. Эдэнд хариуцлага алдсан байна. Тэр хариуцлагыг та нар тооцно. Тийм үү? Тэр хариуцлагыг яаж тооцох вэ гэдэг дээр яри. Одоо тэгэхээр бид нар улс төр он цэвэрлж энэ дэр бол мэдээж улс төр ирэгдэн, тийм үү? За тэгэхээр зэрэг энэ 10 11 10 цагаан буй ингээсээ ярьлаа шүү дээ, тий. За миний хувьд та нарт хэлэх гээд ойлгох гээд байгаа нэг зүйл бол ийм юм. Одоо нөгөө үндсэн хууль шууд оролцох, төлөөлөгчдийн байгаар уламжилж оролцох гэсэн хоёр заалт биднэрт байна гэдэг. Шууд оролцоо гэдэг нь бол манай эзэн хаадын одоо нөгөө нэг ахуйд төр буюу энд нэг чамайг гэгэрүүлж энд нэг чиний амьдралыг сайхан болгох чинь ингээд тусдаа тэгээд чи энд нь чи намайг аврагад мөнгө өгөөд өгдөг, энд нь ч надад ажиллах гээд мөнгө өгөөд өгдөг. Тэгээ өөрөө өгтлээ ажиллаад өгдөг. За тэр ингээд өгтлээ ажиллаад энэ хоёрыг тэжээгээд ингээд ядардггүй маа гэд нөгөө дэлхийн байгалийн баялаганд байхгүй болчих гээд шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг манай хаадын төр юу байсан бэ гэхээр зэрэг нөгөө энерл нэгүсээр илбэн тохинолох буюу нөгөө Чингис хааны нөгөө алтан дэдний аялгаа буюу ахуйд төр энэ чинь нөгөө нэг гэгэрл рүү хөтлсөөр байж байгаа. Тэгээ хамтын хариуцлага бүгдээрээ байгаль дэлхийгээ хариуцах хамаг имийг хариуцсан ийм том гэгэрлийн тогтолцоо шүү дээ, тий. За зөв. За тэгвэл энэ гэгэрлийн тогтолцоог чинь энэ үндсэн хуульдаа шууд оролцож болно гэсэн ийм зүйл байна. Тэгвэл нөгөө талд нь ард түмэн төр гэдээдлээд байгаа нь дан хулгай лойвор ерөөсөө хууль бусаар авчихсан гэдгийг 2008 онд тодорхой болсон шүү дээ, тий. Санал лойвордсон. Лойвор нүгэлж. Лойворчлаагээд ард түмэн тэмцэнгүүд нь хөөгөөд бодцсон. Алууч мөн биз? Аллах хийж юм, тийм үү? Тэгээд ийм сайхан болгоно гэдээ амлсан. Амлалтаа биелүүлсэнгүй худалч 10 нүглийн нэг мөн биз? Лойвор, аллах, худал, гуурмаг, тийм үү? За тэгээ хулгайч. Ажилчдыг та нарыг сайхан амьдруулна гэж амласан хэрнээ нөхөн шавшаад байна шүү дээ, одоо нөгөө татвараар. За ингээд шулаачулж юм, тийм үү? За тэгээд мачтын амжуулгыг шууд дээрэмдээд байна. Дээрм нүгэлж. Нүгэл. Тэгээд ирээдүгөө хулгайлаад байна шүү дээ. Байгаль байхгүй бол гэдэг чинь ирээдүй. Байгалийн эс өгснгийг аваад байна, тийм үү? За гэх мэтлээ энэ улсын их хурл бол тэгээд ингээ баяжчнаа гэд ингээ мунхруулад мунхаг ирэхээр буруу үзэл. Ингээд би байгалаа газраа авахад амьдралаа сайхан болгоод би сайхан амьдрчна гэдэг чинь буруу үзлийн нүгэл. Хамгийн том нүгэл. Тэгээд би авсаар аваад улам баяжаад явна гэж хомгоос төдий нүгэл. Тийм биз? Хамгийн том нүгэл. За тэгээд дээрэс нь намайг баяжхад энэ саад хийгээд нөгөө өрсөлдөө. Энэ чинь нөгөө хорон санааны нүгэл. Ингээ 10 хар нүгэл үйлдүүлдэг энэ төрийг энэ гэмт бүлэглэлийг буюу улсын их хурлыг төр гэж дээдлэх нь лам хүнд яагаад ч байж болохгүй. Тийм биз? Яагаад ч байж. Буйныг дэлгэрүүлж нүглийг төвчих ёстой. Тэгвэл энэ нүгэл юмаа гэдэг зүйлийг лам нар хэлж өгөх ёстой. Үүрэг мөн биз? Энэ буруу, энэ зөв бурууг л зааж өгөх ёстой. Тийм биз? Тэгэхээр зэрэг энэ шалгалт нь. Энэ шалгалтыг та нар ав. Тэгээд энэ хүмүүсээ зөв байр суурин дээр нь тавь. Энэ та нарын хийх ажил юм байна гэдэг утгаар нь та нарыг урьж авчирчаад байгаа шүү. Энэ хүнд ч ойлгомжтой зүйл байгаа өстэй. Ойлгомжтой байна. Хамгийн ойлгомжтой зүйл байгаа өстэй. За тэгээд хайрт улсаа удирдсан садар буюу урагч ийм гэмт этгээдүүдийн бүлэглэл ард түмжэнийг төр гэж дээдлэхгүйгээд 10 оноос энэ гал үндэстэй холбооч улсын их хурлд тарагдсан гэсэн. Жилээс жилд энэ улсын их хурлд тарагдсан тэмцэл ихсээр байгаа. 2018 онд бүр төрийн тэрхүү өөрөө за энэ нүглээ та нар зогсоо. Үүнээс хойш өөрсдийн амин хувийн эрх ашигын төлөө нүгэл бүү үлдээ. Өөртөө сайн дураараа тараа. Төрийн тэргүүний хэмжээнд хүрчлээ шүү дээ 18 онд. За тэгээ 19 онд одоогийн ерөнхийлөгч маань энэ их нутгаа хайрлахгүй болохоо байлаа. Болохгүй бол зэрэг цагтаагаа хөдөлгөе. Энэ уул усаа хамгаалъя гэдэг. Тийм үү? Ингээд яасан. Лам нар бол энэ уул ус чинь ингээд хамгийн түрүүнд энэ буруу шүү гэж хэлэх ёстой шүү дээ, тий? Тэг чи хамтдаа залбираа за энэ л явж надад мөнгө ороод ирэх юм шүү гэдэг ингээд суугаад байна шүү дээ, тийм биз дээ? Тэгээ ингээд хамгийн том нөгөө нэг коммунистуудын цайз гэдэг тий? Хамгийн бүтгэн хүмүүс чинь тэнд одоо хамгийн том цайз хэн ч халдахгүй. Энэ чинь бурхан сургаал байгаа шүү. Энэ чинь бурхан шүү гэнгээ хэн ч халдахгүй байгаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь хамгийн боломт. Одоо ингэ шүү дээ. Одоо ингэ бид нар ингэ бичиг аваад очтоо тийм үү?
захын нэг компани ч юм уу одоо төрийн байгууллага ямар ч байгууллагын хүн ядаж нэг ширээний хоёр талд суугаад за над бичгийч удлаач гэсэн авнаа да. Тэгээ чин тэр лам нар яаж хандж байна та нар харав уу? Нөгөө чи авахгүй гар гэл ингээл нөгөө ээж нар чи бичгээ аваад очлоо цагдаа дуудаад л нөгөө өөртөө бол цаашаа Тэр чи дээр үед яг үзчихлээсэн л та тийм болж байгаа. Тэгэл ингээл цагдаа нар өмнөөсөө төрхөрчтэй. Гэтэл чин одоо энэ засгийн газрын ямар ч байгууллага гадаа бичиг хэрэг авдаг хүмүүс ингээд бичгийг аваад иж идэг шүү дээ тий. Тэгээд өстө намайг хэлэх нь тухайг нь сахах гэдэг ёстой нэр хамгийн балмад улсууд тэнд суугаад байна. Энэ дээр ерөөсөө миний харж байгаагаар ерөөсөө энэ сүсгнүүдийн л өөрсдийнх нь бас хариуцлагагүй буруугийнх бас маш их байгаа л да. Өөрөө нийгэмд нь орох уу? Би ч тийм юм. Тэгтээ улсаа засах гэж байна шүү дээ. Улсаа засах гэж байгаа засалцъя гэж бодож байгаа хүний хувьд бол энийг бол заавал засах зөв л дөө. Энэ хүмүүс юу хийх ёстой хүмүүс юу хийгээд байна үү гэдэг дээр л анхаарах ёстой юм шүү гэдэг зүйлийг би хэлээд байгаа байхгүй юу. Тийм биз? Тэгэхээр зэрэг энд нар бол ард түмэн өөрсдөө улсын хурал таргээд бүр гишүүд нь таргээд ерөнхийлөгч нь таргээд ингээд дийлэхгүй байгаа даа шүү дээ тийм үү? Тийм. Тэгвэл энэ та нар буян гэж байгаа бол энд аврна гэсэн энэ хүмүүс байна. Одоо та нарыг би бичээд гэхэд одоо биш ч гэсэн ингэж үзээд одоо та нарын хийх ажил гэдэг шүү дээ. Ягаад гэвэл ингээд төрийн сүлд гэдэг юм аа гэхлээр залуу хүний сүр сүлд. Дээрээс нь төрийн сүр сүлдээ оршуулчлаа тийм үү. Тэгээд төрийн тэргүүнийхээ зарлиг бариад. За Чингис хааны ингэж байгаа шүү дээ энд одоо их Монгол улсын гал голомтыг сахиж буугаан гүнээ ухамсарлаж. Одоо тэр гал голомтыг бид нар сахиж яана бид нар залуучууд улсаа яана гэдэг ухамсарлаад ерөнхийлөгчийн зарлиг бариад байна шүү дээ тий. Тэгээ эзэн богд Чингис хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдлээд одоо энэ хөгтөгөн дар ард түмнээ нэгтгэнгээд ингээ явж штэ тийм үү? Үйл хэрэг бэлэг сургаалыг дээдлээд. Тэгээ даган мөрдөд нэг онцтой бүгдийг цуглуулад ингээ сонсоод одоо энэ нэг ард түмэд хэрэгжүүлэх ингээ явж штэ тийм үү? За тэгээд төр төсний өнөөцөд өв соёлыг үр хойштоо өвлүүлэн үлдээж энэ нандин имийг өвлүүл үлдээхийн тулд одоо энэ хоёрынхаас ахгуулаад тэгээд эрдэмтэй гэсэн болгоны хойноос ингээд хөөцөлтөд ингээд яваад байна шүү дээ тий. Тэгээ ЭВ-ийг сахин батгаж тэгээ ЭВ хуралдаагаан зарлаад ингээд яваад байна шүү дээ тий. Тэгээ улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалцгаа гэсэн. Энэ ерөнхийлөгчийн яг энэ зарлагын дагуу та нар яваад энэ хуралдаагаа хийжтэй тийм үү? Оновчтон цуглуулж та чадлынхаа харьяар тийм үү? За тэгэхээр зэрэг би яаж энэ нөхлөр зэрэг энд төрвөө. Энд бол яг Чингисийн төр ерөнхийлөгчийн зарлагаар ингээд үүсч байна. Залуус маш олон залуус аваад. Маш олон залуус. Тэгээд энэ дээр ингээд чи нөгөө пирамидаа зураад байгаа шүү дээ. Одоо эх орончд бол энэ эрдэмтэд дээр хөлөө ийгээд буюу маш бат суурьтай. Тэгээ ард түмээ яг энэ дээрээ сүндэрлүүлээд ингээд ийм сайхан төлөвлөгөөгөө ингээд танилцуулаад ингээр зэрэг би энэ төр зөв төр. Энд ард түмэн бүгдээрээ тар. Энэ яг Монгол улсыг сүрүүлэх бүх хуулийг эдгээр хуулиар хийж байна. Бүх зүйлийг хуулиар хийж байна. Энийг тар гэдэг ингээд ард түмэн бүгдээрээ энд хийж байна. Энийг таргаад бүгдээрээ энэ талд ирэхээр энэ те. Тэгэхээр зэрэг одоо бид нар тэр ламнараас нь одоо тэр байх уу байхгүй юу гэдгийг одоо шийдэх гэдэг нь шүү дээ. Та нар энийг төргөж дээдэх юм уу? Энийг төргөж дээдэх юм уу? Хуулиараа болвол та нар энэ боцорсоо энэ улс төрийн юунаас хол байх хэрэгтэй. Гэтэл та нар энийг зарлаад байна. Тэгэхээр зэрэг та нар нүглийн дэдийг энэ засгийн хуулийн зөрчөөд байна. Энэ бурхны намаас зөрчөөд байна. Тийм үү? Та нар энэ бидний энэ бузрын битгий оролцоо гэсэн зүйл 9-2-тон байгаа шүү дээ. Сүмэд улс төрийн үйл эрхэлж болохгүй төрийн байгууллага буюу энэ засгийн газар 9-2 дээр үү? Тийм. 9-1 дээр нь ингэж байгаа. Шашин нь төрөөн дэдлэн төрөн шашнаа хүнддэг. Зөв. Тий. Тэгэхээр зэрэг одоо ийм эрхэм зүйл одоо та нар дээр бол бүх гэгэрлийн онол ухаан бүх юм байна шүү дээ, тий. Ийм эрхэм имийг л тэд нар дээдлэх ёстой. Энд бол худалдуулгаас садарсан мөн бүх юм байна шүү дээ. Энэ үнийг болохгүй шүү ард түмэн миний ард түмэн энийг төр дээдлэж болохгүй шүү. Цэцэгтэй олгодод тэгж хэлэх нь шүү дээ. Тийм үү? Тэгэлгүй. Энд ч одоо хулгайлаа өөр бүхэн байна гэдэг. Төрийн хуулиараа ч гэсэн тэгсэн байгаа байхгүй. Энэ бузар булаа зүйл та нар дээдлэж болохгүй шүү. Энд оролцож болохгүй шүү. 9-2 нь улс төрийн үйл эрхэлж болохгүй. Улс төр гэдэг нь яг нь газар хөх зүйлийг хэлдэг ба шүү дээ. Энэ улс төр гэдэг чинь газраас санхүүж 99% нуул уурхаагаас ихтер чинь энд та нар оролцож болохгүй. Нуул уурхааг сурталчилж болохгүй гэж сурталчлаад байна шүү дээ. Яг түрүүнд хэлсэн л дээ тэр чинь. Тий. Уул уурхааг ухахыг зөвшөөрөөд байдаг чинь л гайхалтай байгаа байхгүй юу? Тэгтэл манай хууль бас энийг дээдлж болохгүй гэсэн байхгүй юу? Бидний одоо миний хувьд бол манай тэрний өвөө бүгдээрээ гадны нэг бөглж суусан хүмүүс байна. Яг үнэ. Намайг гүйж байгаа дунаад гараа шалбалчаад шороо авчиж гар дээр мань ингэж фүү гэж толгойг мань ичээд зүгээрээ гэж. Ачийнхаа гарч халбарахад тоогоогүй хэрнээ.
Энэ уудам дайдаг хуран чинээ нөх байхад яагаад тэр хүн Монгол хүн сэтгэл өвдөж. Гадаас цоочод. Ингэж одоо газар хайрлах ухаан нь хитэрч шин бүр дэндэж чин өвгдээдтэй хүмүүс. Тэгэхэд өнөөдөр уулыг оройг нь байхгүй болгочоод тад болгочоод тадыг там болгочоод тэгээд над баатар өгсөнгүүгээд хил ам хийгээ явж байгаа хүмүүс дүүрэн биш. Энд чи хардаа ихэн болонгартай бол адаг нь болонгартай. Төр муу байх юм бол яг доод талынхаа тэр иргэдэг өөрийнхөө иргэдэг муу хүн болгож хөврөж байгаа байхгүй. Өөрхөд ажиллая гэж хийж хүсэхгүй. А гэтэл чи энийг хийхгүй чи цалингүй. Энэ юусоо мөнгөдөг тулгууртаа одоо энэ зах зээлийн онол буюу энэ мосооны төлөвлөгөөнөөс болж байгаа зүйл байгаа юм л та. Яг Чингисийн төрийг үнэхээр ингээд биелүүлээд яах юм бол энэ бүхэл шашныг Чингис хаан чинь зөвшөөрж ирсэн шүү дээ хамаагүй. Ингээд бүгд нэг төвшөнд ингээд байцгааж ирсэн. Ягаад гэвэл энэ ч өөр нэг ариун зүйлийг хамгийн хайрлах юмыг номлодог болгон чинь бүх шашин байгаа шүү дээ. Бид нар мөнгө шүтээд байгаа. Энэ яг нэг баруун юм оноос ороод ирсэн шүү дээ 1900. А гэхдээ мөнгө аюун ухаан эр зориг хоёрыг худалдаж авч чадахгүй. Бид нар юу вэ? Бид нар зориг байна, эх орноо гэсэн сэтгэл байна. Энэ чинь бид нарыг хөдөлж яваа. Тэгээд одоо энэ нэр хулгайч нараас нэрээ нийлэх салмаар байна. Тэгээд энэ дээр зундаа багшаас асуумаар байна. Одоо эднэрээс яг үнэ хэлэхэд маш яралтай салмаар. Тэгээд энэ сүсгтэн олнуудаа одоо хандмаар байгаа юм л. Би өөрөө ч юм бол яг би өмнө нь уулзж явахдаа хэд удаа хэлжсэн шүү дээ. Яг үнэ хэлэхэд би шүтлэггүй. Нэг их олон юм шүтээд байдаггүй. Тэгээд ингээ өөрөө ч юм бол лам гэдэг үгнээс лам хүн чинь нэг ийм л байх хэрэгтэй байна. Тэгвэл нэг ийм л лам байх хэрэгтэй. Лам гэдгийг ийм л байх хэрэгтэй гэж боддог. Түүнээс биш тэр дээр байгаа нөхдүүдийг бол биш гэж хэлсэн байгаа шүү. Хэлсэн. Тий. Тэгэд нэг ийм үг байдаг юм билээ. Хамгийн аюултай худлал баг зэрэг гуйс үнэ. Одоо эдгээр чинь бурхны сургаал гэдэг нэг замбраагүй сайхан юм яриад ингээл амаан цангатал яриад яваагүй газаргүй хөлн хүрээгүй газаргүй номлоод байна шүү дээ тий. А гэтэл одоо жишээлбэл миний тэр ням самбуугаа авчгээл ингээл хүн болгон чийч хүндлэл ингээл хүн болгон хүндлэл ингээ явж байгаа шүү дээ тий. Нөгөө нь ч гэсэн өөрийгөө эрдэмтэйгээл ингээ явж байгаа шүү дээ тий. А гэтэл нэг л жоохон төдий гажиг дурдсан байх л тэгэл нөгөө нэг жоохон сүн дотор нэг жоохон хор дурдсан байх тэр зэгээр их сүн дотор тэр зэгээр хор болдог шүү дээ тий. Тийм аюул байгаа учраас энэ дээр залуучууд яг нүгэл нь юу юм буйны нь юу юм. Тэгэхээр тэр хамаг амтныг аврах нь буй юм биз тийм үү? А тэр утгаараа миний тэр бурхантай хариуцлага тоосно гэсэн нэвтрүүлэг ялангуяа энэний өмнөх одоо та тэр лам нарт хандаад байгаа зүйл чинь энэ эх орончид чинь тийм үү та нар хамгийн аварна гэсэн энэ хүчин байна тийм үү? Өөрөөр хэлбэл нөгөө агуу үзэл буюу нөгөө буйн 10 цагаан буйны эдэд байна тийм үү? Тэ? А тэгвэл энэ гадны өрөнгө оруулагчд оруулахгүй болохгүй. Бид нар ингээд уул ухаага аврыг гэтэл ингээд бид нар энэ салингүй яхан тэр одоо сая самрын тухай сонсч байлаа те. Самар түүхгүйгээр би яаж амьдрах ингээд байгаа. Энэ чинь буруу үзэл. Энэ чинь нүгэл. Энэ үнийг таниулах хэрэгтэй гэдэг. Гэхмэчлэн ингээд танин мэдгэд талаас нь хийсэн надад зөндөө нэвтрүүлэг байна л да те. Тэгээд энэ үнийг хэлэхээр мартчаал байгаа нөхдүүдэлтэй ерөөс. Тэрнийг мартуулаад байгаа нь явж эргээд л нөгөө ганц зэрэг нөгөө л бид нар тэр буух гэдэг шүү дээ. Ард түмэнд өөрсдөн дээр нь. Энэ лам нар юу номлох ёстой вэ гэдгийг огт сонирхгүй. Энэ аврахал юм чинь энэ одоо номон аварчдаг юм одоо уйсан номонд аварчдаг юм байх гэдэг ингээд ахиучаад байна шүү дээ. Яг үнэ тийм. А тэгвэл тэр уйшиж байгаа ном нь юу вэ гэхлээр зэрэг юу вэ? Чи тэр талаас нь ярь да. Эхлээд нөгөө тогморлоо чинь байдаг байхаа. Нөгөө бодмөрийн зэрэг чинь. Тийм үү? Тийм. Эхлээд ламримгаас эхлээд явж байгаа шүү. Ламрим чинь өөрөө энжингоос эхлээд явчихж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм энжин буюу энэ ахын хүлээснээсээ ангицрах. Тийм. А өөрөөр хэлбэл энэ ахуй чинь дахиад чамайг шуналт төвчдөг. Тэ? Тэгэхээр зэрэг аль болох нөгөө хөдөө зүлгэн дээр гэрээвэрэ зүгээр сайхан амьдрах чинь аз жаргал юм шүү дээ гэдэг зүйлийг л номлох хэрэгтэй шүү дээ. Тэ? Гэх мэтлэн талаас нь бид нар ийм бодиттой шаардлагыг 51-р хоёрдугаарт энэ гэгэрэл рүү энэ бидний энэ ярьж байгаа яриа тэгээд үйлдэл маань чиглүүлээд ард түмний аяандан гэгэрэл рүү чиглүүлээд нөгөө лам нарын бас гэгэрэл рүү чиглүүлээд явчих талаас. Гэгэрэл гэдэг бол нэг гэгэрлийн онлын багштай хөрөлд байгаа багштай нэг хийсэн ярилцлага байсан шүү дээ. Гэгэрэл бол ерөөсөө л хариуцлага юм. Хариуцлага. Юу хийх ёстой? Тэрийг хариуцаад хийхийг л гэгэрэл.
хамаг амьтныг аварна л гэсэн тангалттай байгаа шүү дээ. Аврал гэсэн бол аварч чадчих л байгаа. Аврах л юм аа. Гэгэрл гэсэн. Тэгээд чи аврахгүй ингээ яваад байна гэдэг чи юуны гэгэрл тийм бол. Хариуцлага. Шоронд орох ёстой гулгайчуд таарж байгаа. Бодох ёстой байхгүй юу? Ээж чинь сэтгэлдээ замнараа эрдний ном уншуулна гэж байдгүй. Ямар ээдсэн Сэтгэл нь ээдээд шунлын тулан болцсон лам хизээд хүн ямар ч сайхан ном уншаад нэмэр байхгүй. Нэмэр байхгүй шүү. Тэр чинь бод сэтгэлтэй хүн. Бод сэтгэл гэж шашин яагаад энийг яриад байгаа. Бод сэтгэлтэй хүн. Бүхнийг аварна гэсэн үжил санаатай хүн. Чам би тосно гэсэн үжил санаатай хүн. Тэр номыг унших ёстой. Тэгэхээр энийг уншаад би энэ хүнээс 50 цаас авна гэж бодож байгаа замаар мянган сайн ном уншуулаад нөгөө сайн цагийн мянган бурхан ирсэн ч нэмэргүй гэдэг шиг яг тэр ламаар уншуулж байгаа бол нэмэр байхгүй. Зүгээр л 50 төгрөгийн гарч. Яг үнэ. Тийм учраас бас иргэд өөртөө бодох хэрэгтэй байхгүй. Би хинээр юу хийх гэж байна. Жишээ нь одоо энэ одоо шашнаар соён гэгэрэл хийлгэнэ гэж бодож байгаа бол ээжийн сэтгэлгүй бод сэтгэлтэн л байх хэрэгтэй байна. Яг үнэ. Тэгэхээр одоо бол бид нар хариуцлага тооцноод гэж байгаа бол ердөө эсвэл энэ шашныг байхгүй болох. А шашинд үнэхээр үнэн юм байдгийн бол тэрийг нь үнэшүүлэх. Тэгэд одоо тэр бод сэтгэлтэй ламнар гэж байгаа бол тэднэр нь үнэш. Ерөнхийдөө нийгэм хардаа өөрсдөө Монголын иргэд өөрсдөө би тэнгэр үжигтэн, би уул усаа шүтэн, би ээж аваагаа шүтэн гэд ингээд шашнаас холдох юм бол эд аргагүй үннийг гаргаж тавихаас өөр аргагүй болно. Яг үнэ. Өнөө шуналтай ламнар чи яваад өгнө. Энэ мөнгө олдог газар биш үү? Одоо энэ чи мөнгө би архимжийнхаа хүчинд мөнгө олоод байна гэсэн бодолтой хүмүүс тийм байгаад байгаа байхгүй. Яг зөв. Одоо яг энэ манай дарга нартай адилхан. Би ордон зүгээрээд орж байгаа юм чинь хичээл нэгэн цаг надаар нэг хүн нэг хуулийн дээр хахуулын мөнгө сая доллар өгөөд миний гарын үсгийг авнаа. Ийм бодолтой 76 хичээл золгоно. Тий. Тэрнтэй адилхан ламнар энэ чичээдэргүй монголчууд тэнийг нэг гүгээд тэр над нэг 50 цаас 100 цаас 200 цаас өгнө. Одоо цагаасар болох чинь зүгээр тийсэн яадаг үл. Ийм учраас л одоо монголчууд маань өөрсдөө хинээр юу уншуулах гэж байгаа гэдгээ жишээ нь ээжийн сэтгэлдээ лам уншнаар би уншин хамаагүй дээ. Яг үнэ. Тий, би уншин хамаагүй дээ. Ягаад гэвэл би тэнд буруу юм ярихгүй. Миний сэтгэл ээдээгүй. Би хүнээс мөнгө авантаа гэж бодохгүй. Уг нь бол бурхны ном. Энэ ч өөртөөх нь ном биш үү дээ. Үеийн хотод хуйлгаадууд ном болгоод гаргацсан юмыг бидэнд зарж байгаа байхгүй. Яг үнэ. Энэ чинь энийг дэлгэрүүлээ гэж багш нь гэрээсээ үлдээсэн байхад надад тэр номыг дараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ хүмүүс чинь бид нар юу гэж ойлгох. Зараад яг номоо үлдээхгүй зүгээр уншиж өгчээд. Тэгээд надад мөнгө авна. Гэтэл энэ өөрийнх нь биш. Харин тий. Үеийн олон тэр хотод хуйлгаадуудын та нар шавнар маань энийг одоо дэлхийн нийтээр түгээгээд өөрсдөө номоо гаргаад бичсэн байхад нь тэрийг бидэнд уншижгээд танаас мөнгө авах. Энэ ч бол арай хэтэрхий байхгүй. Одоо би ингэж штэ. Одоо та эзэн хааны тухай яриач гэхээр би бодно. Би нэг сургаалыг 10 төгрөгөөр зарна. Яг зааны сургаал. Тэгж болохгүй шүү. Эзэн хаан миний сургаалыг түгээ. Та нар миний үрсээ гэж үлдээсэн байхад би тэрийг нь зарна гэж зогсож байна. Гэж шашин бол яг адилхан. Ер нь тэгээ хардаа ийм байна. Шашинд онол байна. Биднэрт онол байна. Алтан дээд үнний аялгуугаар бид янзын бүх төрлийн онолыг гаргана. Байна тэн дээр. Гэхдээ онол гэдэг чинь бол юу гэсэн хэлбэ гэхээр онсон гэсэн үг байхгүй юу? Баримжаагаар тэмтэрж байгаа. Тэгээ яг тэрийг олчих. Олцсон учраас онол. Онсон олцсон. Тий. Гэсэн энэ хоёр үгийн нийлбэр юм байна. 10 зүүн. Энэ чинь одоо алтан дээд үнний аялгау монголчуудын бүх үжил санаа энэ дээр нэгдэж үжиж болж байгаа. Энэ онол зөвөө гэд бүх монголчууд гараа өргөд энэ онолыг урдаа бариад явах юм бол энэ үжил санаа болж байгаа Монгол түмний.
Тийм учраас бидний одоо энэ алтан дээд үнний аюулгүй гэдэг одоо миний тэр ярих гадаг тэр эзэн хаан гэж яриад байна. Энэ чинь бол зүгээр одоо миний эзэн хаан гэж яриад байгаа чинь бол баримжаа. Баримжаа. А хэрвээ энийг хэсэг бүлэгхэн хүлээн зөвшөөрөх юм бол энэ онл болно. А энэ хэсэг бүлэгхэн энэ онлыг дэлгэрүүлээд монголчуудын оюун санааг араасаа дагуулад явах юм бол энэ монголчуудын өнөөдрийн үдэл санаа болж өрөх байна. Ер нь бол би бол одоо сүүл багшаа сонссон одоо энэ ерөнхийлөгчийн 159 дот зарлиг. Би одоо бол хөрвчхийг ямар ч алдаанаас нь өөрчлөхөд бэлэн байна. Энэ зарлиг дээр. Тийм урд нь ямар ч алдаа алдсан байсан би тэрийг өөрчлөхөд бэлэн байна. Би ч өөрөө бэрхэд байхдаа хөрвчх манахаас 3 удаа дэвшсэн. Би 3-нд нь эсрэг талынхан жаргалын сурталчилгаанд явж байлаа, даагаан бодлын сурталчилгаанд 2 удаа явж байлаа. Бид эсрэг үжилтэй хүмүүс. А гэхдээ бидний үдэл санаа хөрвчхч адилхан, Батуулагч адилхан, Эрдэнэч адилхан бүгдээрээ эзэн хааныг өмнөддөг хүмүүс. Монголоо өмнөддөг. Тийм. А энд одоо амьдарч байгаа онлон зөрөөтэй ч гэсэн өвөг дээдсдэр очихоор бүгдээрээ нэг хүмүүс болж. А тийм учраас энэ 159 дот зарлиг гэдэг бол хэрвээ энийг ойлгох юм бол энэ одоо бид нар яриад шүү дээ. Энэ одоо тогтцоо болохгүй байна. Тийм. Бид нар одоо энэ өвөг дээдсийнхаа бүтээш нь дэлхий дээр анх удаа Тэнгэрийн засаглалтай төрийг монголчууд эзэн хааны үед энэ газар дээр байгуулсан. Тийм учраас энэ 200 жил оршин тогтно. Тэр Тэнгэрийн засаглалтай байсан учраас бүх шашнуудыг жирэгчүүлээд нэг гудамд бүгдөө номын уншаад. Одоо саяхан Косово Югослав салсан. Косово, Серб, Албан юу 4 хуваагдсан. Яг шашинтай хийсээр гол хүн амынхаа баг талын ятаа. Үдийчтэй. Тэгэхээр дунд зүүн эзэн хаан шашныг тэгж зүв авч ирсэн байна. Бүгдээр нэгдэг. Энэ бол Тэнгэрийн засаглалтай байсан учраас монголчууд энийг хийсэн гэж. А ийм нэмийг одоо хөрвчхийн одоо ерөнхийлөгчийн маань гаргасан энэ зарлиг бол бид энэ замаар явахгүй байна гэж монголчуудад хэлж байгаатай адилхан. Яг үнэ. Тэгж хэлж байгаатай адилхан. Ягаад гэвэл эзэн хааныхаа өв уламжил, түүх, соёл, за тэгээд зам заншил бүх юмээ бид нар баримтлана. Энийг үр хөвгтөд өвлүүлнэ. Тэгвэл бид нар энэ одоо энэ байгаа төрийн тогтцоо хүлээж авах үндэсгүй болж байгаа юм. Эзэн хаанаараа явах юм уу? Эсвэл энэ тогтцоонд өөрөөсөө бид нар уусаад энэ тогтцоотой цуг яваад энэ шин мандлаас өнөөчөөд тэгээд бид нар цуг хүн төвлөртөнтэй цуг мөхөх юм уу? А эсвэл ерөнхийлөгчийн 159 дот зарлигийг энэ чинь ерөөсөө энэ буруу тогтцооноос бидний хүсэж байгаа зөв тогтцоор руу авчих гээд байгаа зарлиг. Миний харж байгаа. Тэгээ энэ чинь их сонир. Энэ зарлигийг монголчууд сонсснууд бүгдээрээ хүлээж авч байгаа сэтгэл зүрхэнтэй. Зүгөө энэ бол зүг. Яхахгүй зүг. Энэ зарлигийг буулгав гэж байгаа. Буулгав. Дээрээс нэг юм буухна шүү дээ. Дээрээс нэг юм буухна. Тэрийг ерөнхийлөгч өөрийнхөө оюун ухаанаар Тэнгэрийн зарлиг болгож гаргаж тавьж байгаа байхгүй. Зарлиг болгож гаргаж тавихдаа бид энэ замыг бишээ. Нөгөө өв дээдийнхаа байгуулсан тэр бүх юм дээр очих ёстой юм байна. Шинэ чинь ач холбогдолын хувьд бол асар их. Миний Монголын ард иргэдээ энэхүү түүхэн жил эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тохиож байна. Далай хааны суалтар агуу их түүхнүүд хэргийг алдаршуулан мөнхжүүлж өрд ёсны үнэт төвийг эхжүүлгүүднээс эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр айл өрх албан байгуулах